चले एक साथ हम संग चत्वम. Let's move together as one. एक साथ एक आवाज एक ही है विश्वास. सब हो सके सबका भला जीने की है ये कला. संगचत्वं संपदत्वं संभोमनांसि जानता. संगचत्वं संपदत्वं संभोमनांसि जानता. संगचत्वं संपदत्वं संभोमनांसि जानता. संगचत्वं संपदत्वं संभोमनांसि जानता. Let's move together. On the waves of happiness, Our hearts connected. with the grace and fullness, Let us all be grateful. let us all be happy. Let us all be giving. Love every soul in the world we live in. This is the art of living for you and me. Sangatvam samvadatvam sambhomanansi janata. Sangatvam samvadatvam sambhomanansi janata. Now we are just 400 I belong to people here and they belong to me. энэ дэлхийн энд байгаа хүмүүс минийхээ би өөрийнхөө хүмүүстээр ирлээ. I'll do everything to make everyone happy. Миний ганц зорилго бол юу вэ гэхээр би энэ дэлхийн бүх хүнийг аз жаргалтай болгохын гэж I want to хүсдэг. see a happy and prosperous Mongolia. Би Монголыг баян тансаг, ухаалаг, эд баялгаар дүүрэн сайхан Монгол байхыг л хүсдэг. And a very spiritual Mongolia. Тэгээд бас оюун санааны хувьд одоо өндөр хөгжсөн ийм Монгол байхыг хүсэж байгаа. Thank you very much. I'm coming to Mongolia after 6 years. Монголд 6 жилийн дараа ирж байна. I see a lot of change here. Маш их монголоор их хөгжлөгдсөн Mongolia байгааг is харж байна. becoming more prosperous Монгол улс илүү их баяр баясгалантай аз жаргалтай болсон байна. and Монголын сайхан сэтгэл хүмүүс үргэлж миний сэтгэл зүрхэнд байрсаар оршсоор ирсэн. they've been coming to India and they've been calling me for so many years now. So Монголчууд энэ this төрөлд time I очихоор decided I will definitely make. их олон жилийн хугацаанд намайг Монгол их орондоо альчилж ирээч гэж хүсэл тавьж исэн. Тэгээд энэ удаад And ирэхээр also- шийдээд ирлээ. It is necessary at this time when the growth is happening. Мөн дээрэс нь Монгол яг энэ цаг хугацаанд энэ цаг үед Монгол The улс их stress хөгжиж level also дэвшиж goes байна. Тэгээ хөгжиж дэвшихийн хажуугаар Happiness goes стрессний одоо идраа стрессний одоо тэр төвшин бас ихсэж We want байна. Аз Mongolia жаргалтай байдал нь бас to буурж be байна. prosperous and happy country as well. Бид бүгдээрээ Монгол улсыг аз жаргалтай, баяр баясгалантай, хөгжил дэвшилтэй орн байгаасаа гэж хүсэж байгаа. Монгол улс маань ердөө 4 сая хүн амтай жижиг орн учраас дэлхийн түвшинд ямар нэгэн гэмт хэрэггүй, хүчирхийлэлгүй, аз жаргалтай, их тайван нийгмийг цогцлоосон тийм одоо их орны үлгэр жишээ улс болж чадна гэж би бодож байна. At the same time, Mongolia has a very ancient culture here. Мөн дээрээс нь Монгол улс бол их эртний I would like to түүх уламжлалтай орн. I would like to encourage the youth of Mongolia to
revive and maintain the ancient culture. Тийм учраас яг энэ эртний агуу түүх соёлоо Монголын залуучуудыг ялангуяа залуу ард иргэдийг эргэн сэргээгээсээ түүнийгээ даган түүнийгээ одоо хүндэтгэж бишрээсэй Life гэж хүсэж needs байгаа. both. Like the roots are old, but the shoots are new. Ягаад вэ гэх юм бол амьдрал бид нар үндэс сууринж байх хэрэгтэй. Мөн одоо тэр үндснээс соёосон цэцэг нь өөрөөр хэлэх юм бол эртний одоо тэр уламжлал өнөө цагийн энэ хөгжил дэвшилтэд хослуулах хэрэгтэй байдаг. While we are progressing in technology, Технологиор бид нар мэдээж маш их өндөр одоо хөгжил дэвшилт хүрч болно. Орчин үеж илүү их одоо орчин үеийн амьдрал руу we тэмүүлж should болно. maintain our roots intact and strong. Гэхдээ бид үндэс суурь буюу түүх уламжлалаа бас хүчрэг хэвээр нь хадгалж And the байгаа. roots are in the language, Тэрхүү үндэс суурь нь их хэл, culture, соёл, folklore, music, dance, food habits, үжиг, дуу, үндэсний хоол гэх мэтчлэн and philosophy. мөн энэ оюун одоо санааны үзэл, Монголын үзэл баримтлал бас So I would нэгтгэж like явах хэрэгтэй to байдаг. encourage everyone to have both old and new. Тийм учраас шинэ, хуучин аль альнийг нь хослуулаасаа гэдгийг бүгдээрэнд нь бас And on уриалмаар top of байдаг. all this, meditation. Тэгээд мэдээж үүнийг хослуулахаас гадна хамгийн Because чухал нь бясалгал meditation хийх. is what makes you blossom from inside. Бясалгал гэдэг нь юу вэ гэхээр ингээгүйгээр тайлбарлах юм бол та дотроосоо дэлгэрч байгаа, дотроосоо ундарч байгаа тэр хайрыг And хэлж I байгаа. found it really unique here in Mongolia. Every time I have visited, people don't ask mundane questions. They ask deep philosophical questions. Намайг Монгол улсад их олон удаа ирж байхад монголчууд юм өнгөцгөн асуулт асуудаггүй. Монголчуудын тавьдаг асуултанд дандаа их гүнзгий, философийн тийм ухаалаг асуултууд байдаг. I'm really proud of this Тийм Mongolia. учраас би монголчуудаар маш их бахархдаг. 1.2 тэрбум хүнтэй Энэтхэг орны ерөнхий сайд Нарендра Моди бол таны шаваа. Тэр хүн бол бясалгагч хүн. Нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийд албан ёсоор йогийн өдөртэй болгож 86 орн бясалгаж байна. Улс орныг йогч хүн удирдахаар тухайн ард түмэнд ямар өр өгөөжөө өгдөг бол тэр хүн магадгүй йогч байснараа Энэтхэг орны ард түмэнд ямар давуу талыг өгч байгаа болоо. See, I'm just coming from Japan. Би дөнгөж сая Япон улсаас ирсэн. In the Parliament of Japan, 100 members of Parliament out of 400 are part of the yoga club. Тэгээд юу Японы засгийн газрын одоо гишүүд, танхимынхын гишүүдийн бараг 400 хад гишүүдийн 100 гаруй нь бол аль хэдийн бясалгал хийдэг, бясалгалаар хичээлдэг ийм йогийн одоо ямар нэгэн урсгалаар хичээлдэг хүмүүс байсан. In American Congress, Тэгээ Америкийн нэгдсэн улсын конгрессийн одоо танхимынхын байран дотор бас яг энэ чимээгүй орчин гэж нэрлсэн тийм өрөө байдаг. Тэгээ тэр өрөөнд нь Америкийн олон конгрессийн гишүүд бас очиж бясалгал хийдэг болсон байна. in America also meditate. Тэр удирдагч хүн гэдэг бол улсын нийгмийнхаа төлөө, ард түмнийхээ төлөө их олон зөв шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байдаг. Тэгээд тэр зөв шийдвэрүүдийг гаргахын тулд тухайн хүний бие эрүүл, тэгээд өөрөө бас стрессгүй, ядаргаагүй байх хэрэгтэй. Тэр бясалгал гэдэг бол хүний сэтгэлийг илүү одоо хэрэггүй тунгалаг, сэргээг тиймээ соргог байлгахад тусалдаг. Тийм учраас бясалгагч сэтгэлээр гаргаж байгаа шийдвэр бол дандаа зөв байдаг But also гэсэн. helps them to perceive things better. Мөн дээрээс нь бясалгаж чадах юм бол удирдагч хүн бол аливаа зүйлд илүү хурдан дүт арга замаар хүрэх, тийм ээ, зөв шийдвэр гаргах ийм чадвартай болдог. Ardeshu. चले एक साथ हम संग छत्वम Let's move together as one. एक साथ एक आवाज एक ही है विश्वास सब हो सखी सबका भला जीने की है ये कला संगच्छत्वं संगतत्वं संभोमनांसि जानतां संगच्छत्वं संगतत्वं संभोमनांसि जानतां संगच्छत्वं संगतत्वं संभोमनांसि जानतां संगच्छत्वं संगतत्वं संभोमनांसि जानतां. Let's move together On the waves of happiness,
our hearts connected. with the grace and fullness. Let us all be grateful. Монгол дахь ширээ амьдрах урлагийн төвийн багш 20 гаруй жил энэ бяцлагаар бяцлаж олон мянган монголчуудыг сайн сайханд дагуулсан амьдрах урлагийн багш хүний хэмж Цэрэн доржийн Саран таа бүхэнтэй уулзахаар хүрэлцэн ирээд байна. Ингээ олон мянган үзэгчдийнхээ өмнөөс эх орны өнцөг улам бүрт таныг хүндэтгэж танаар сайн сайхан амьдрал руу өөрийнхөө алхамыг хөтлүүлсэн хүмүүсийн өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Баярлалаа. Олон сайхан үйл явдлуудаас магадгүй хамгийн сайхан үйл явдлаар хаягла учирч байна. Тэгэхээр эхний асуулт бол за хүн төрөлхтнийг соён гээгэрүүлэгч дэлхийн инх тайвны Нобелийн шагналт Далай ламыг бол монголчууд дээрхийн гэгэн гэдэг. Тэгэхээр хүн төрөлхтөн бол энэ Шри Рави Шанкар гэгэнтнийг бас дээрхийн гэгэн гэж хүндэтгэж байна. Тэгэхээр дээрхийн гэгэн гэдгийг юу та юу гэж ойлгохгүй ямар хүний тэгж тайлбарлаж тэгж онцгойлж байна. Би болохоор агуу их юм бол энгийн үйлдэлээс эхэлдэг тийм ээ. Тэгэхээр би энэ дэлхий дээр хүн болж төрөхдөө зүгээр өөрийнхөө сайн мэдж байгаа хүний хувьд өөрийнхөө жишээг ингээд татхад би энэ дэлхий дээр ер нь энэ дэлхий дээр төрсэн хүн төрлийг авсан хүн болгон жаргая гэж боддtiin байлээ. Тэг ямар нэгэн байдлаар амс хийгсэн, жаргахсан. Тэгээд энэ жаргал гэдэг нь юу юм бэ гэд ингээд хөөгд явхлаар зэрэг хүсэл нь биелэхээр хүн их сайхан жаргалтай болд юм байна. Нэг юмыг ингээд хүсэж байгаа л биелэхтэр зэрэг. Тэгэхээр би тэгж боддог байсан бүр хүүхэд байхаас эхлээл. Гоо одоо ингээд нэг бид нэрийг жоохон бахад нэг шидэт савааны үлгэр гээл нэг гоё юм байдаг гэсэн байхгүй. Тэгэл ингээд саваагараа догчхоор л хүсэл нь биелдэг. Тэгжсэн чинь дараа нөгөө нэг имэйл миний хүслээр илбэт сурхаан тушаалаар гээл нэг юм дандаа л ингээд хүний хүслийг биелүүлээл ингээд идэг нэг гоё үлгэрүүд ингээд миний сэтгэлд их дотн байсан л да хүүхэд байхаас хүсэлээ. Тэгээ юу гэж бодсон бэ гэсэн чиггүй ер нь ингээд хүн амьдарч явах хугацаанд хүссэн болгоно биелүүлэх арга ер нь байдсан болоо. Би эмч хүн л дээ. Тэгсэн мөртлөөс ингээд үлгэрт гардаг тэр бодит юм одоо бодит байдал болох юм бололцоо би юу гэл их боддог байсан юм. Тэгээд 1995 онд би 11 сарын 5-ны өдөр байсан. Би нэг энэтхэгт би чи олон жил амьдэрсэн штэ. Бараг 20 жил амьдэрсэн. Тэгээд байж 95 онд яг энэтхэгт байжсэн. Тэгээд нэг юм хичээлд суух урилга авсан. Тэгээд тэгсэн чинь тэр нь юу байсан гэсэн чинь амьсгалаараа өөрийгөө одоо эрүүлжүүлэх аз жаргалтай болох гэсэн нэг юм байсан. Тэгээд би эмч хүний хувьд гайхлаа. Шүтээ үгсэн үг юм. Хүн болгон амьсгална шүү дээ. Амьсгалж байгаа л амьд явдаг. Амьсгалахгүй бол 2 минут амьдрна гэдгээ хүн болгон мэдчихэж байгаа тийм ээ. Тэгэл одоо тэр нь одоо юу гэсэн үг юм. Тэгээд би ч одоо тэртэргүй амьсгалаад амьд явж байгаа юм чинь. Одоо тийм курс мөрс мөнгө төлжсэн угаад тэгээ юугээс сурдаг ингээд жоохон гайхсан л да. Тэгээ би ч бол мундаг одоо коммунист үзэлтэй коммунизмын тогоонд 70 жил чанагдсан хүн явж байгаа шүү дээ. Энтгийн нэг хүний хувьд бол би тийм л хүн байсан, коммунист л хүн. Тэгээд очиод ингээд хичээлдэн суулаа. Тэгээд манай нөхөр хэлж гин. Үгүй яах вэ чи тэгэл ингээд гартаа ч гэсэн хүн гараараа юм хийдэг гэж юм сурдггүй, гараараа өдөө төдий юм хийж сурдаг үсттэй юм оёод л хадаад л гэл ингээд нөхрийгөө хэлэхээр өнөр нь ч тийм юм уу гэж бодоод тэгээд тэр хичээлдэн суусан. Тэгтэл одоо миний нөгөө үлгэр дээр л зөвхөн байж болдгийм байна гэдэг зүйлүүд үнэнгээсээ бодит амьдрал дээр би одоо хэрэгжүүлж болох юм байна. Өөрөөр хэлбэл хувь хүн гэдэг бол жаргаж болдгийм байна. Жаргах гэж угаасаа энэ дэлхий дээр ирсэн байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. Яасан гэхээр тэр бол зүгээр л энгийн дасгалууд байсан. Амьсгалын дасгалууд. Тэгэл амьсгалаа аваад л төгжээд л гаргаад л химийн өөрчлөөл тэгэл ингээл би амьдрдаг амьдралаараа амьдраад л тэгэл ингээл яваад ахад яаж нэ гэсэн чинь одоо миний эрүүл мэндэд хамгийн эхлээл би одоо их олон жил 20 гаруй жилийн бяцлаглалын хичээлийг зааж штэ энэ багшийнхаа арга техникийг тэгээд ингээд зааж байхдаа би хүмүүстэй уулзаад нэг л асуултыг асуудیں۔ Аз жаргалтай байхад чинь юу хэрэгтэй байна вэ гэж асуудیں۔ Тий одоо ер нь юу хэрэгтэй болоод бид нар жаргаж чадахгүй ингээ яваад идэгэн би. Эн чинь бол тулгамдсан асуудал тийм ээ. Эдийн засгийн асуудлаас илүү чухал асуудал шүү дээ. Нэг хүн хувь хүн аз жаргалтай байх юм бол тэгэл нэг хүний аз жаргал чинь тэр аз жаргалтай байдал үе төмөн хүнд аз жаргал авчирдаг гэдгийг бид нар мэдж байгаа юм чинь тий. Нөгөө л үлгэр дээр гардаг гоё Данко, Баатар Матар гэж зүрхээ сугалж аал хүмүүсийг жаргалаа гэдэг шиг нэг хүн жаргачих юм бол тэгэл үдээ төдөө хүний жаргалын замыг нээж
өгнө гэж би дотор тэгж боддгийн. Тэгээд тэгсэн чинь багшийнхаа тэр хичээлд амьсгалын дасгалын заалгачаад тэгээд ингээд 20 жил ингээд өдий төдий хүнд заасан л да. Одоо бид нар ингээд албан бус тоогоор бол манай Монголын хүн амын 60% нь амьдрах хурлын хичээл хийцэн гэд ингээд дэлхийд бол монголчууд багшийн минь ачаар бол их алдар нэр өндөртэй. Тийм Монгол улсын Монголын ард түмний 60% нь амьдрах хурлын хичээл хийцэн байж штэ гэл ингээд тэгдэг. Тийм тэгээд ч одоо ер нь байдал нөхцөл бол өөрчлөгдөж байгаа гэж боддгийн хувь хүний хувьд бол тэгээд ч хүмүүс ингээд ямар ч хүнд нөхцлүүдийн дундуур гэсээ хаад жаргалтай баяр баясгалан алдахгүй байдаг болов уу гэж боддог штэ. Тэгээд хүмүүсээс миний асуудаг юм аз жаргалтай байхад чинь юу хэрэгтэй байна вэ гэхтэл хамгийн түрүүнд хэлдэг юм нь эрүүл мэнд гэдэг байхгүй юу. Тий нэрэж тийм ээ. Үнэхээр хаан боловч өвчтэй байвал зовлонтой, боол боловч эрүүл байвал жаргалтай гэж нэг үг байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэгээд яадгүй гэхэлэр энэ амьсгалын дасгалуудыг хийгээд унахлаар ямар гэж эд шид болж байгаа юм бэ гэхэлэр тэр шидэт саваатаага зүүрлэхээр цурхаа захстай зөөрлөхээр юм болгоод би яриад байна шүү дээ тийм ээ. Тэгээ энэ яагаад тэгдэм бэ гэхэлэр бид нар ингээ амьсгалтайгаа цуг өөрийгөө амьдруулдаг тэр ам гэдэг зүйлийг ингээд тусад нь ингээ амьсгалж байгаа агаартай чинь цуг хүний бие рүү ордог юм байна. Тэгэхээр илүү хүн оруулаад удаахан шиг биед нь байлгаад тэгээд хурдхан шиг бүгдээрингийн гаргадаг ийм аргыг л зааж өгöd байгаа юм л та багш маань. Тэгэхээр ингээд амьсгалаа авахтаа бид нар өөрөөр хэлбэл ам гэж нэрдэг. Бид нар амьдрах эрч хүч гээд ингээ ярихлаар зэрэг энэ маань нэг юу шиг л жоохон юм хол сонсогдоод идэх байхгүй юу. Тэгэхээр бид нар хүний чихэнд ойртуулж зүрхэнд нь ойртуулахын тулд юу гэж хэлмээр байна вэ гэхэлэр ам гэж хэлмээр байгаа юм. Миний одоо нүдний эс ажиллаж байгаа учраас би юм харж байгаа. Миний хэл ам чих мих ингээд бүгдээр ингээд булчингууд маань бүгдээр эд маань амьтай учраас ингээд хөдлөөд миний зоргоор миний командаар ингээд хөдлөөд үгийн маань хилүүлээд ингэж байгаа. Хэрвээ амьгүй байсан бол хичнээн үзэсгэлэнтэй, хичнээн ухаантай, хичнээн баян байлаач гэсэн энэ бие маань амьгүй болохоор л хэрэггүй болж байгаа штэ. Тэгэхээр тэр ам буюу тэрийг бид нар санскритаар бол прана гэж нэрлэдэг байгаа юм. Им зүгээр амьгүй эд эсийг ам оруулдаг им бодис гэж ойлгоё л да тийм ээ. Ам. Шинжлэх ухаан энийг энерги гэж хэлээд байна. Одоо био энерги, ямар энерги, амьдралын энерги гэдэг ингээд янз бүрийн энерги гэсэн нэр өгчөж. Бурхан болохоор шүтлэгтэй хүмүүс болохоор энэ зөвхөн л тэр бид нарыг амьлуулдаг тэр ам гэдэг нэртэй бодисыг бурхан гэж нэрлэлсэн байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр би одоо зүгээр иргэн хүний хувьд бол зүгээр жирийн хүний хувьд би сүсгтэн гэж бол би бурхан талаас нь ирж болно. Эрдэмтэн гэж үзэж байгаа бол энерги талаас нь ирж болно. Би зүгээр хүн гэдэг талаасаа бол би ам, хайр гэдэг ийм нэг гурван ийм чи замаар ингэж салаа замаар ирдэг. Тэгтээ ирээд уулзах газар нь нэг ийм юмны тухай багш маань хичээл заадаг. Тэр уулзах газар руу дөхүүлэх тэр ам гэдэг нэртэй бодисыг их болгох ийм арга байд юм байна л да. Тэгээ энд нь болохоор зэрэг их мөнгө төлөөл хол газар яваад тэгэл эрдэм сурах шаардлагагүй. Ердөө л амьсгал чинь. Тий бид нар нэг амьсгалаа авж байгааг анзаарчи. Төгжж байгаагаа анзаарчи. Гаргаж байгаагаа анзаарчи. 10 минут өдөрт 10 минут. Тэгтэл таны амьдралд бол ер нь нэлээд их өөрчлөлт гарна да. Тэгээд тэргээрээ би яасан гэхээр зөвхөн үлгэртэл байж болдог тэр ид шидийн зүйлийг би өөрөө хичээх юм бол миний аз жаргалын эзэн гэвэл би өөрөө л байд юм байна. Би хүн болж мэдээ орсон цагаасаа өгсүүлэл тэр ч гоё юмыг идэл, энэ ч гоё юмыг өмсөөл, энэ ч гоё юмыг эзэмшээл, тийм ч сайхан хүнтэй найзалж нөхөрлөл ингээд би яагаад яваад байгаа юм бэ гэвэл би сайхан юмд дуртайтай биш. Би өөрөө жаргах гэсэндээ л тэгж явсан байгаа байхгүй. Хүн болгон бүгдээр адилхан жаргалын тухай бодол маань өөр. Гэтэл яг жинхэнэ бодит жаргал гэдэг бол юу байдаг вэ гэхэлэр зэрэг энэ нэг эд эсээ бүгдийн нэг хүчин чадлаар нь бүрэн ажилуулах тэр зэрэг л таны одоо та ингэж ярьж байгаа ш нөгөө гэгэрсэн хүмүүсийг бол тэгж ярьдсан байлээ. Хэлэхгүй байжгаад хүнээр ингэ ажил хийлгдэг болчдгоо гэж. Тийм л одоо гэгэр нь гэхээр тийм хийж шидтэй л болох юм байна. Дээрлэн гэгээр гэхэр чинь
Дээрхийн гигэн гэхдээ зэрэг би бол яасан бэ гэхээр хүн болгонд ингээд амьдралд нь ингээд аз жаргал гэдэг алтан түлхүүр нь өөрийнх нь гарт нь байдгийн байна гэдгийг ингээд бариулж өгөөд тэгээд амьдрал дээр нь зүгээр би өөрийнхөө энгийн хувь хүний жишээн дээр ярихад бол би өөрөө жоохон хүнд өвчтэй байсан л та. Тий. Бараг орчин үеийн хурам бол идэх хэрэггүй. Идгээгүй нэрнгээсээ ямар өвчтэй байсан гэхэлэр зэрэг эхлээл харшил гэж эхэлсэн. Тэр нь ингээл зүгээр нэг жоохон захтанч махтнаал найтынч майтайгаал тэгэл энэ тэнд оруулан домбож хавдаал жоохон байцсан жол зүгээр болчдөг нэг. Тэг манай ээж шоолдог гэсэн байхгүй чи ч одоо ямар гэж өвчин тусчдгийг ингээ харахлаар ингээ хавдсан байх юм буцаад эргээ харахаар зүгээр болцсон байх ингээл. Тэгэл тэр чинь мэдхгүй дээ би эмч хүмүүртлээ явсаар гад хүндрүүлээд уушгины бактери гэдэг өвчин болчихгүй юу. Тэгээд энэ бол 20 дугаар зуунаас биднэрт үлдээж өгсөн бидний буруу амьдарсны, буруу идсний, буруу амарсны шагнал гэж би боддгийн шийтгэл юм да. Тий. Тэгээд ийм өвчтөй болчоод тэг үнэхээр тухайн ангаах ухаан бол эмчилж чадахгүй байсан. Би бүр аргаан барсан штэ. Европ эмнэлгээр явсан, ардын эмнэлгээр явсан, төв эмнэлгээр им уусан, хятад эмнэлгээр зүүд тавиулсан. Тэгэл Европ эмнэлгээр тэгэл энтгэхт очиод өөр янз янзын эмнэлэгт ингээд үзвэл ерөөс зүгээр болохгүй. Тэр харшил чи ерөөсөө ёстой сони өвчин юм бэлээ. Заримдаа зүг зүгээр болчихно. Заримдаа бүр яг үхэх гээл ундаг. Тий. Тэгэл яасан бэ гэхлээр тэгэл би одоо шүүн ингээд унтахад их зовлонтой унтсан штэ. Ингээ хажуудаа халуун хүүтэн хоёр ус тавина, дунд нь нэг аяг тавина. Тэгээ шүүн ингээд нөгөө хоолой чинь ингээд нарийн боож өгтгийн даван дээр халуун хүүтэн хоёр усаа ингэж тааруулж хийн. Хүүтэн ус уувал шууд үхнэ. Халуун ус уувал шалзараад өгчнэ. Их зовлонтой, хувь хүн чинь их зовлонтой амьдрдаг юм билээ шүү дээ. Тэрнээс зүгээр гаднаас нь харахад бол би нэг сайхан гадаадд амьдарсан нэг тийм одоо юу гэдгийг хүний зүгээр харааны цензурээр бол тэгээ сайхан л амьдарч байсан. А гэтэл ингээл шүн ингээл орондоо ороод өөрөө нөгөө зовлон эхэлдэг байхгүй юу. Тэгэл ингээд нэг хоёр ханиалгаж унтвал их сайхан унтлаа л гэж үздэг. Тэгэл би энэ хичээлд явсан. Бүр дургу аргу яаж хийж байгаа л тэгэл нөхөртөө чирэгдэл явсан да. Тэгэл очиод эхний өдөр ингээл суугаал нөгөө эмчийн эдгэрхгүй байсан өвчин эхний шүнэл ерөөсөө би ханиалгаагүй нөгөөтгөө усаа хийлээгүй тийм урдан. Тэгээд яасан гэлээ зүгээр ингээд жоохон бахт ингээд нүдэн ханиал унтаал дахиад нэг сэрхээр өглөө болцсон байдаг байсан шүү дээ. Яг тэгж унтсан. Бүр эхний өдөр хичээл мань дуусаагүй бүр эхнийхээ шүн. Тэгэл би за ингэж хүний эдгэрхгүй одоо бидний энэ амьдрал дээр аргаан барчихсан буугаад өгцөн өстө хөл гараа өргөөд буугаад өгчихсэн энэ зүйлийг болдгиймаа гэдгийг ингээ хийж үзүүлээд ингээ амьдрал дээр нь баталдаг ийм хүнийг хүний амьдралыг авардаг амьдралыг аврах нь хангалттай биш шүү дээ. Дээрээс нь өшөө хүнийг аз жаргалтай болгодог ийм аргыг зааж өгдөг болохоор нь би багшигаа дээрхийн гэгэн гэхэд бүрэн зөвшөөрдөг дөө. Тэгээд дэлхийн одоо 160 70 орнд одоо амьдрах урлагийн ингэ төв хэдийнэ хүлээн зөвшөөрөгдөд хүмүүний амьдралын аз жаргалын түлхүүр болчлоо. Энэ бол одоо дэндүү том рекорд. Өдрийн үсрэлттэй амжилт шүү дээ. चले एक साथ हम संग चलते Let's move together as one. एक साथ एक आवाज एक ही है विश्वास सब हो सखी सबका भला जीने की है ये कला संगचत्वं संगतत्वं संभो मनासि जानता संगचत्वं संगतत्वं संभो मनासि जानता संगचत्वं संगतत्वं संभो मनासि जानता संगचत्वं संगतत्वं संभो मनासि जानता. Let's move together on the waves of happiness. our hearts
hearts connected. with the grace and fullness. Let us all be grateful. Let us all be happy. Let us all be giving. Love every soul in the world we live in. This is the art of living for you and me. Sangachatvam, Sambhadatvam, Sambhovanansi Janata. Sangachatvam, Sambhadatvam, Sambhovanansi Janata. Би бол боддгийн энэ амьд багштайгаа ингээд байх тийм ээ. Одоо бид нар багш гэж хэлээ л да. Гэхдээ энийг нөгөө шашин талаас нь нэг ойлгосны хэрэггүй. Зүгээр хүний амьдрал юм шүү дээ. Тэгээ хүнд нэг өөрт нэг шүтэж биширдэг, хүндлэж дээдэлдэг, нандиндаг нэг юм байгаа шүү дээ тийм ээ. А тэр нь яагаад одоо бидний хувьд бол яагаад энэ хүнийг дээрхийн гэгэн гэд ингээд хүндэтгээд байна вэ гэхлээр би бол одоо тэгдэг амьдрал дээр таарах би амьдралд өөрийнхөө амьдралд надад аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүй, аль нь зөв, аль нь буруу вэ гэдгийг хувь хүнийхээ хувьд бол би их зүдэрчээж ялгана. Тий. А тэгтэл би одоо яг энэ утгаар нь бол шашных гэж хэлж болмоор ч юм шиг санагдчихж байгаа юм л да. Шашны ингээд хүмүүс ч юм бол нэг юмдаа сайхан итгэцэн байгаа штэ. Тийм ээ. Хүнийг ингээд хүний сэтгэлд итгэл төрнө гэдэг болвол оюун ухааны хувьд одоо хүн гэдэг ухааны хувьд их хүндэр дээр гарчих дээр хүнд итгэдэг. Тий, итгэл гэдэг юм би болтроо ингээд явна гэдэг бол хүн их өндөр одоо сургуулаар ингээд ярих юм бол дээд сургуульд их амжилттай сурж байгаа гэсэн үг шүү дээ. Тий, нэг онцорлогт ингээд байдаг үстэй Сүхбаатарын цалинтай малинтэйгээ тэгж их юу яадаг юм бэлээ. Хүний оюун ухаан өндөр хөгжөөд ирэх нь ер нь итгэл гэдэг юм би болдог. Тэгээ би бол шууд л тэгдэв. Өглөө босоод дасгал масгалаа хийгээл тэгэл багштай хэлдэг. За надад өнөөдөр юу болох, юу нь зөв, юу нь буруу, яах ёстой энэ болгоныг та минь мэднэ. Би энэ ч байж гинэ гэдэг. Тэгэл одоо юу гэдэг юм бэ? Энэ дотоод нэг механизм чинь ингээ ажиллаад ирэхээр яг би одоо өнөөдөр юу хийх ёстой, хаана байх ёстой, яг тэр газар руу ингээл өөрөө ингээ явцдаг юм шиг байна. Гэхдээ бид нар тэрийг нөгөө бодит амьдрал дээр ойлгодог шигэ. За одоо би хишгэвт хоёр найз. А тэр бит хоёр дайсан нөгөө ийм биш. Энэ дүгнэлтийг бол би өөрөө хийгээд байна шүү дээ. А гэтэл яг надад юу зөв, надад юу буруу вэ гэдгийг одоо аюулаас ингээд авардаг энэ бүх юм чинь тийм механизм ажилт юм билээ. Тэгэхээр би тэрэнд нь найдтыг. Ер нь бол энэ амьдралыг яг одоо би ээжигээ ч гэсэн хөгшөөжигээ ч гэсэн хилдэг л байсан л да. Ээж та ингээл бурханд ингээл мөргөөл. Тэгэл ингээл хүүхдүүдийнхаа нэрийг дуудаал ингээл гуугаал ах юм. Та юу гэж гуйд юм бэ гэлтэгээл тож гээл хөгшөөгчдэгдэг байсан. Тэгээд тэр нөгөө нэг хөрхи өөрийнх нь тэр шашинд нь тэр одоо бурханд нь ойртуулаад өгчнө гэсэн уншлагыг чэйжилдэм байлээ хүн. Бурханд нь ойртуулад миний гуйлтыг бурханд ингээд сонсгоод өгчгнө гэсэн тэр юмдаа хүн итгэдэм байлээ. Тийм тэгэхээр би бол багшигаа боддtii шүү. Яг л бурхан шиг л ингээд хүндэтгэ бодчихдээ. Тийм болохоор би бол их санаа амар амьдэрдэг шүү дээ. Үгүйдэл багш маань ингэж хэлдэг байхгүй юу? Жишээлбэл ингээд хүний амьдралд чинь ингээд амьдрал чинь дэгэнтэй догонтой, сайнтай муутай, сайхантай муухайтай шүү дээ. Тэгэл ингээд ярихад би чамд нэг зүйлийг амлая. Юу вэ гэвэл чиний амьдралд чиний хэрэгс хитэрсэн чи дийлж чадахгүй тийм юм ерөөсө тохиолдохгүй. Чиний амьдралд хичнээн хэцүү юм тохиолдлоо ч гэсэн чи энийг туулж чадах хүчин чамд байгаа учраас цаанаас нь чамд өгж байгаа юм. Чи тэгээд энийг туулсныхаа дараа улам илүү хүчтэй, улам илүү ухаантай хүснээр болно гэж. Тэгэхээр би ингээд агуу их хүмүүсийн амьдралын намтар түүхийг үзэхээр ингээд дандаа амьдралынхаа хаа нэгтэн үнэхээр зовсон байдаг тийм ээ. Тэр зовлон л яасан байдгүй гэхэлэр тэр хүнийг тийм хүчтэй болгосон байдаг тийм. Тэгэхээр энэ замыг зааж өгдөг болохоор нь одоо би багшигаа оройн дэд гэж бодож байна. Тэгээ одоо энэ гайхамшигтай гэнт Монголд айлчилж байгаа нь бол бас монголчуудын том зол зайш байна тийм дэлхийн. А тэгээд бид нар энэ аргыг техникийг чинь одоо 95 оноос хойш гэх чинь бараг 20 гаруй жил хэрэгэлсэн байна штэ. Тийм ээ амьсгал би одоо найзуудаа цуглуулаад ингээл амьсгалын дасгал заагаал эхэлж исэн 95 онд одоо манай ангах ухааны
Ангаахын сургууль битээр хамт сурж ирсэн Мэнт сайхан гэдэг нэг Монгол им гэдгийн захирал байдаг шүү дээ. Тэр чинь манай ангийн багхгүй юу. Тэгэл мэндэ маань ингээд өөрийнхөө имлэг дээр тэр мон им гэдэг имлэг дээр нэг гоё өрөө гаргаж өгвөл за миний найз ингээд над хичээлээ заа гэл тэгэл өөрөө суугаад гэр орныхныгоо суулгаад найзуудаа суулгаад ингээд эхэлжсэн. Тэгтэл одоо бол яатсан бэ нүгээр одоо манай хүн амын 60% нь хийцэн гэдэг чинь үнэхээр гоё болж байгаа байхгүй юу. Тэгээд одоо бид нар өөрийнхөө хэмжээнд энерги ингээд зөв давлгаанд оруулсан. Өөрийнхөө хэмжээнд багшийнхаа заасан дасгалыг хийгээд. Тэгээ ингээд багш маань хүрээд морилоод ирнэ гэдэг маань яадгүй гэхээр хэрэг бид нар тэрэн дундаа нэг жоохон алдаа гаргасан байж магадгүй штэ. Тийм ээ энерги юм жоохон алдаа буруу зөвөө мэдэхгүй. За тэгээд ингээд багштайгаа уулзаал багшигаа хараад багшийнхаа дууг сонсоод тэгэл яг хөглөр нөгөө буруутсан энергиуд чинь буцаал зөв хойлолтоо орж штэ. Тий. Бүр улс орны хэмжээнд магадгүй энэ бяцлаглаар бяцлагж үзээгүй одоо бидний яриаг сонсоод гайхаж бас үнэхээр энэ л нөгөө аз жаргалтай байх гэдэг байгаа мөртлөө монголч өнөөдөр маш аз жаргалын интекс муутай байна шүү дээ. Тэр хүмүүс одоо энэ хүнтэй жишээлбэл ямар байдлаар энэ гэгэнд Монголд ирснээрээ ач холбогдлыг нь бол яаж хүртэх боломжтой вэ? Сая төгрөг чинь нэг төгрөгнөөс л эхэлдэг штэ. Яг тэрнтэй адилхан ингээд нийгэм даяараа, улс даяараа, дэлхийд даяараа ингээд сайхан амьдрья гэхэд чинь нэг хүнээс л эхэлнэ штэ. Нэг хүний аз жаргалаас л эхэлнэ. Аз жаргалтай л хүн хүнд тусалж чадна. Тэрнээс өөрөө зовлонтой хүн чинь зовлонгоо түгээгээд өөрөө зовлонгоо нуучаад гүрийж байгаа нөхөр яаж өөдөө тусаж чадаагүй юм чинь. Тий, өөрийнх нь энерги нь зөв болоог байгаа юм чинь тэр хүн чинь туслах арга байхгүй штэ. Тэгээд багшийн маань ер нь вижн гэдэг юм уу мөрөөдөл бол юу вэ гэхлээр ийм шүү дээ. Зөрчилдөөнгүй нийгэм гэж байгаа юм. Аль нэгэн талаараа зөрчилддөггүй нийгэм, өвчнгүй бие, мөнгөнаа байхгүй сэтгэл, мунхраагүй сэтгэл ийм юмыг би болох гэж байгаа маа дэлхийд даяараа гэж. Тэгээ би бол энэнд жоохон ингээд сэтгэл жоохон эмзэгэлдэг байсан л да. Яана дэлхийд даяараа зөрчилдөөнгүй нийгэм багш минь ээ гэл. За яг багш минь болох юм байлгүй тэгэл. Тэгээд 16 онд Шинэ Дели хотод манай амьдрах урлагийн 35 жилийн ой болсон юм. Тэгээ би тэн дээр очиод би багшийнхаа энийг маш их зөв юм байна гэдгийг ойлгосон. Хүрч чадах юм байна. Тий. Хүрч чадах юм байна. Энэ боломжийн юм байна гэж бодсон. Хийм мөрөөдөл биш юм бэ шүү. Хийм мөрөөдөл биш юм байна. Бодлоо сургаал биш юм байна. Энэ болох юм байна гэж. Яаж батлагдсан гэхлээр тэр 16 оны тэр арга хэмжээнд 35 жилийн ойд штэ. 3 сая 800 мянган хүн ирсэн. 250 мянган хүн тайзан дээр гарч бүжиглсэн, перформанс хийсэн. Тэгээд ингээд харж яхад тэр 3 сая 800 мянган хүн гэдэг чинь Монголын хүн ам тэр чигээр явж байгаа. Тийм биш. Тийм ээ. Гэхдээ ингээд нэг тав тухгүй нэг тийм 3 сая 800 мянган хүнийг яаж багтааж байна? Багтцсан. 8 хөл бөмбөгийн талбай шиг юм том талбайг ингээд бүр өрөө шиг ингээд дороож дэвссэн гэж бодтоо. Тэр 3 сая 800 мянган хүнд суух ингээд 8 хөл бөмбөгийн талбай шиг том талбайг Ямана голын ирэг дээр ингээд тэрийг ингээд бүгдийг ингээд сайхан дороочлоод. Тэгээд дээрэс нь ингээд хүн болгонд ийм тавтайхан ийм суух сандал бэлдээд 3 сая 800 мянган хүн шүү. Тэгээд ингээд энэ сандал нь бүгдээр ингээд айгүй гоё ийм цагаан торгон бүтээлхтэй. Яа. Эсвэл агуу том гүр юм аа. За. Үгүй агуу том. Тэгэл ингээд юу яасан чинь бид нар тэр би эхлээд арга хэмжээ эхлэхээс өмнө гэртээ байж байхдаа бодож исэн л доо. За би ер нь буудалтай байсан дээр баха 3 сая 800 мянган хүн дотор би ер нь уучраа олох уу? Тэ би ч нь бол нөгөө нэг жоохон амьдралтай 3 сая 800 мянган гутил 300 мянгуулаач байж үзээгүй. 300 мянгуулаач байж үзээгүй. Тийм. Тэгээ би бас жоохон бодлоо. Тэгээ би чинь хүнтэй адилхан сэргэлэн өсөж цохрол наагур цагур нь ороо явдгүй нэг жоохон ямартай талтай хүн штэ. Алхаж гисгэх нь удаан тэ нэг тиймэрхүү нэг алид хоошоо энийг тэгдэ мэгдэ гэд ингээд өөрт тэгж явдаг. Ер нь болох уу би буудалтай телевизээр харчдсан билүү гэж бодсноо. За тэгвэл ер нь нэгэн зориуд ирсэн юм чинь өгчүүл гэжтэй. Өгчгчээс яадаг одоо тэгэл энэ зөв газар ивэл өгч байгаа гэл. Тэгээ явсан. Тэгээ очиод би бүр үнэхээр гайхамшигыг үзсэн. Зөвхөн гайхамшиг сонсоод тийм дотроо зөрчилдөөнгүй хүн гэдэг бол ууралдгүй юм байна.
Тэр мунхраа нарилцсан тэр амьдрах эрч хүчгээд түрүүн бит хоёрын ярьдаг тэр аймаг гэдэг юм ингээд бүр үлмийнээс ахуулаад толгоогоо хүртэл дүүрэн байхаараа хүн чинь ямар сайхан зантай юм. Ямар их ухаантай юм. Ямар гоё инэрэнгүй сэтгэлтэй юм. Тэр 3 сая 800 мянган хүн дотор нэг ч ууралсан, хөмсгөө зангидсан сэтгэл дундуур хүн нэг ширхэгч тааралдаагүй. Гэхдээ бүр ингээд дандаа гоё нартай, сайхан ийм тавтай тухтай байсан уу гэвэл үгүй шүү. Эхний өдөр бид нар ингээд орж ирэл суудсан чинь тэр өдөр одоо юу болов? Дээлийн хотод би 20 жил амьдарсан хүн. Гэхдээ тэр 3 сарын 12, 3, 4-нд болсон штэ. Тэр үеэр тэгж бороо ордгүй. Тэгсэн чинь тэнгэр дуураад, аадар цутгаад, мөндөр ороод байх суух газаргүй тийм нар гараад, сар гараад, солонго татаад энэ дэлхийн ертөнц үзүүлдэг бүх юмаа үзүүлсэн. Тэгээ мөндөр нь бүр ингээд манай энтхийн цас шиг энтгэхт бол мөндөр тэгж орох нь аюу ховор гэдэг байхгүй юу. Тэгээ бүр тийм болсон шүү дээ. Тэгээд ингээ гараад ирсэн чинь нөгөө гой ногоон дэвсгэр дээр чинь энтхийн тэр шороо чинь их сонио штэ юм цемент чиг юм пургсан шороо байдаг. Тэгсэн нөгөөдг нь ингээ бороотой нийлээд бүр яг ингээд масл хайлцсан юм шиг юм чалчхансан юм. Яг л одоо иддэг маслыг хайлуулчихад явахын арга байхгүй, суухын арга. Тэгээ явахын арга байхгүй бид нар 3 сая 800 гуулаа явцсан дээгүүр нь. Нэг ч хүн халтарч унаагүй. Унах юм бол тэгэл нэг юм тас хар юм бодлол босч ирнэ. Тийм шүү дээ. Тийм тэгсэн чи яасан чи бүгдээрээ инээлтцсэн заяо. Тэгэл нэг жоохон хүүхдүүд нэг айж уйлсан тэр мөндөр чангад айгүй чанга дуурж орж байгаа юм чинь. Тэгэл ингээл бүгдээрээ инээцсэн за тэгэл ингээл яг үдэ хувцсных нь энэ хормон л нэг жоохон шавхар болох юм да одоо чи боллгүй яах вэ тэгэл хүрээл тэг чи ингээл эрэгтэйчүүд нь бүгдээр ингээл гараас гарын дамжуулаад эмэгтэйчүүдээ унгаахгүй өөрсдөө ингээл нэг хашаа машаа хөдөлгөөнгүй юмнаас барьцсан тэгэл би тэрнээс ирээд жинхэнэ аз жаргал тий жинхэнэ аз жаргал би тэгэл гэртээ ирж явах замдаа бүр инээд гүрээл тэгээ уйлаад баярлаад тэгээд ингэ 3 сая хүн нэр багш маань айгүй зөв газрыг сонгож авчин мөнгөнөө үгүй сэтгэл мунхраа байхгүй сэтгэл тэгээд биеийн нэрүүл тэгээд байх юм бол тэгээд хоорондоо хүмүүс зөрчилддөггүй юм байлаа шүү. Мунхаагүй оюун санаа, мөнгөнаагүй сэтгэл, эрүүл бие цогцлоод ирэхээр чинь. Тэгэхээр чин зэрэгэл аз жаргал гэдэг юм боддоор энэ өстой нөгөө деважингаас ингээд авчирч байгаа юм шиг те аргын багш маань тэндээс л олж ирсэн байлгүй. Магадгүй тэр үеэс ч гэсэн олон зууныг дамжсан тэрүүн гаруй хүнтэй энтхэг орны сэргэн мандал ирсэн болов гэмээр энэтхэгийн засгийн газарт амьдрах урлагийн бяцлагдаг ерөнхий сайд Нарендра Моди өстой гайхамшигтайгаар ялтай байгуулж гарч ирлээ. Тэгээ энэ хүн энтхэг даяар одоо дэлхийн йогийн өдөр гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагаас албан ёсоор батламжилж дэлхийн 100 гаруй оронд хийдэг энэ үйл явдалд өөрөө ард түмэнтэйгээ сууж байна. Энтхэг орон бол өнөөдөр яалтчгүй ертөнцийн орон дэд улсуудын хөгжлийн зам дээр гарч ирж штэ. Тэр үйл явдал бол шууд магадгүй тэр авшгийг тэр ард түмэнд өгсөн байх тийм ээ. Тэгсэн. Тийм тэгээд нөгөө Нарендра Моди чинь манай багшийн шавь л да. Тий. चले एक साथ हम संगच्छत्वम Let's move together as one. एक साथ एक आवाज एक ही है विश्वास सब हो सके सबका भला जीने की है. Тэгээд багш Нарендра Моди чинь нэгдүгээрс яг тэр йогийн өдөр гэдгийг гаргаж ирлээ. Олон улсын йогийн өдөр гэдгийг гаргаж ирсэн. Одоо тэгээд сүүлийн үед миний одоо авсан мэдээлэлээр бол Нарендра Моди Японы ерөнхий сайд Абе хоёр санаачлаад тэгээд юу хийж байгаа гэхээр дэлхийн шашны тэргүүнүүдийг дэлхий дээр ч одоо хүн төрөлхтний чинь бараг 60% сүсгтэн гэж шүү. Тийм шүү. Албан ёсоор. Тийм, албан ёсоор сүсгтэн гэж байна. Тэгэхээр тэр олон сүсг бишрэлтэй хүмүүсийг бид нар л яг өөрснөө сэтгэлээрээ л Иесус чин, лал чин, юу чин, буддист гэл ингээд бөөчин буддаач ингээд хуваагаад байгаа болохоос яг үндсэн хэрэг дээр бол бидний зорьсон юм очих газар нэг л гэж боддөг шүү дээ. Нэг тийм ухаантай үг байсан. Иесус бол Христосын шашинтан байгаагүй. Бурхан багш бол буддист байгаагүй. Мухаммед бол лалын шашинтан байгаагүй. Зүгээр энэ гурав чинь нэг л шашинтай юм.
Юу гэдэг шашинтай вэ гэхээр хайр гэдэг шашинтай гэж байгаа хгүй. Хайр гэдэг чинь дахиад нөгөө бидний эд эс ширхэг болгоныг амьлуулж байгаа нөгөө юу шүү дээ. Амьдрах ам гэдэг нэртэй зүйл чинь л байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр энэ хоёр санаачлаад тэгээд одоо манай Монгол улсад анх удаа дэлхийн нөгөө шашны тэргүүнүүд бас нэг уулзж байгаа юм шиг байлаа шүү. Тийм шүү дээ. Одоо энэ өдрүүдэд болж байгаа. Одоо яг энэ өдрүүдэд болж байгаа хэвээр. Тийм. Тэгэхээр л одоо бас хүн төрөлхтөн ч гэсэн өөрийнхөө аз жаргалын төлөө нийтээрээ амар тайван байхын тулд хажуудах чинь бас амар тайван байж иж тийм биз дээ. Хориулга 30 ах トゥ нэг айл байлаа гэхэд чинь нэгэнд нь асуудал байхад л хориулга 30-аад сэтгэл жоохон гундуухан л явдаг штэ. Тэгээ тийм болохоор ер нь ганцхан би жаргах хэвээр биш. Бүх хүмүүс. Тэгээд бясалгал гэдэг маань юу вэ гэхээр тийм их нэнжин сэтгэлийн хүний зовлонг авч жаргалд уруулах чадaltaй. Тэрнээс биш одоо ингээд 20 30 жил нүдэн айнаа суулаа, янз бүрийн юм өмслөө, янз бүрийн сургаал хайрлаа. Энэ бол нэг тийм их. Өөрөөр хэлбэл хамгийн бодиттой шинжлэх ухааны барьж байгаа судлаад байгаа юм нь юу вэ нүү гэхээр зэрэг энэ энерги гэдэг л юм чинь байгаа шүү дээ, тийм. Зөв энергитэй байх юм бол энийг одоо ийм энергитэй ийм бичлэг бичих юм бол энийг аз жаргал гэж байна. А ийм бичлэг бичих юм бол энийг зовлон гэж байна. Тэгэхээр энэ чинь нөгөө зүрхний бичлэг шиг зүрхний бичлэг буруу гарах юм бол эм уучна. Тэгээд зүрхний бичлэг зөв болно. Тэрнтэй адилхан бид нар амьсгалаараа жоохон дасгал хийчихнэ. Тэгэхээр яг уу гэхээр өөрийнхөө зовлон бичээд байгаа нөгөө химнэлийг аз жаргал болгож чаддаг. चले एक साथ हम संग छत्रम. Let's move together as one. Таасан мэцгэнэ сайхан намарч байна та. Би одоогоос 6 жил юм. Ширээ багштай, мөн ширээ багшийн шавнартай очрох надад очрлох болсон. Тэр мөчөөс биднээс барилжих хугацаанд бас төвлөрөх ёстой байдаг. Мөн одоо илүү өмнө цаадч одоо өөр юм бодлоо оруулахын тулд ширээ багшийн төсвөлийг одоо хийх юм аа. Тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээ энэ өрөө хамтдаа өнгөрч байгаа маш баяртай байна. Баярлалаа. Одоо багшийнхаа мэдлэгээс сонсцгоё. Sambano. Harteshu. It's so nice to be back here. Монгол дахиад ирж байгаадаа маш их баяртай байна. After 6 years now, you cannot even recognize the Mongolia. I was here. 6 жилийн өмнө Улаанбаатарт ирсэн. Тэгээд эргээд харахад ердөө таньхаарг болсон байна шүү дээ. It has made so much progress. Маш их өсөлт хөгжил бий болсон байна. So, it shows the vibrancy that is there in this culture here. Тэгээд энэ уламжлалд энэ ард түмэнд байгаа маш их хэлбэлцэлтэй эрчтэй байдлыг энэ ол илтгэж байна. Mongolia and India share a very long roots. Монгол энтгэг хоёр орн бол маш урт удаан хугацааны нэгэн их сурвалж үндэстэй. And the root is values, family values, cultural values. Тэр үндс нь юу вэ гэхээр гэр бүлийн үндс нь, соёлын үндс нь юм. Broad-mindedness. Тэгээд өргөн уудам сэтгэлгээ. And purity in heart. Тэгээд зүрх сэтгэл нь цэвэр ариун. 3 things we must all remember. 3 зүйлийг бид нар дандаа санаж явах хэрэгтэй. Clarity in mind. Сэтгэл. Purity in heart. Сэтгэл зүрх сэтгэл ариун ба. And sincerity in our action.
Тэгээ хийж байгаа үйлдэлтэй чин сэтгэлээсээ байх. Энэ гурав хамгийн чухал. Бид нар санаж явах хэрэгтэй. This is very nice. Энэ бол үнэхээр гоё. It sounds very good. Их сайхан сонсогдож байгаа үстэй. But say how to do it? Тэгэхээр энийг яаж хийх? We live in such a competitive world. Бид нар ийм хөрсөлтөөнтэй нийгэмд амьдарч байна. Is it even possible to have such great ideals? Ийм хөрсөлтөөнтэй нийгэмд амьдарч байхад ийм агуу сайхан санааг яаж хэрэгжүүлж Is a болох юм бэ? question that is often asked. Энэ асуултыг ихэвчлэн хүмүүс асуудаг. I would say yes, it is possible. Би энд юу ч хариулах гэхээр тийм ээ, энэ бол боломжтой. The more responsibility we have Хэдий ч нэ бид нар илүү их хариуцлагыг хүлээн. and the pressure of time we feel in life, Тэгээ хэдий ч нэг цагийн ачааллыг бид нар мэдэрнэ. there is need to maintain ourselves free from stress. Энэ тохиолдолд бид нар өөрсдийгөө стресс бухимдлаас ангижруулах шаардлага биднэрт гарч ирдэг. Isn't it? Тийм биш гэж юу? Huh? See, you have so much responsibility, you have so many things to do, and very little time, then what will happen? Танд хийх ёстой зөндөө олон хариуцлага, зөндөө олон Get so ажлууд байгаа. stressed. Гэтэл айгүй бага хугацаа байна. When you are та яах вэ? stressed, Тэгэхээр та стресс бухимдалд орж ирдэг. When you are stressed, nothing works. Харин стресс бухимдалтай байгаа үед ямар ч зүйл болдоггүй. Even if something seems to work, it will only make us more unhappy. Хийж болмоор зүйл байсан ч хэлээ гэсэн энэ нь бид нарыг улам жаргалгүй болгодог. Today, it is relevant for us to look back into our own lives Бид нар өөрсдийнхөө амьдралыг эргээд харахад, and ask ourselves, how do we want to live life? эргэж хараад би ер нь яаж амьдрмаар байгаа юм бэ гэдээ өөрөөсөө асуух. What type of life we want to give it to our children? Бид нар өөрсдийнхөө хүүхдүүдэд ямар амьдралыг өвлүүлэхийг хүсэж байгаа юм бэ? You know, this is something that we all need to ask. Тэгэхээр энэ асуултыг л бид нар өөрсдөөсөө асуух ёстой ийм зүйл юм. So one thing for sure, we will all come into the conclusion, we need to give a better world for our children. Эцсийн дүнд нь дүгнэлт хэлэхэд бид нар юуг хийх ёстой гэхээр өөрсдийнхөө үр хүүхдэд бид нар илүү сайн сайхан ертөнцийг амьдралыг үлдээх ёстой. We want to have a world free from conflict and corruption. Бид нар зөрчилгүй хэл хахуулахгүй нийгмийг бид нар үлдээх ёстой. A world which is more compassionate and considerative. Илүү нэгүүлсэнгүй, илүү санаа тавьдаг ийм дэлхийг бид нар үлдээх ёстой. We all need to have a society which is free from disease. Ямар ч өвчнгүй, өвчнөөс ангид нийгмийг бид нар үлдээх ёстой. You know, today the biggest challenge the World Health Organization is saying is mental depression. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийд дахин тулгамдж байгаа асуудал юу вэ гэхээр энэ бол сэтгэл санааны готрол юм гэж зарлж байгаа. The healthy body, clear mind, sharp intellect, all this is so much needed for a sorrow-free soul. Биеийн эрүүл, сэтгэл нь цэвэр, сүнс нь амгалан байх энэ бол бидний стрессгүй сүнсийг бий болгоно. And so meditation is very important. Тийм учраас бясалгал бол маш их чухал юм. In meditation we tap into the energy that we are. Бясалгалын үед бид нар өөрсдөө болох тэр энерги, ирч хүч рүү бид нар ордог. And it will help us to keep the smile in all situations. Тэгээд бясалгал хийснээр бүхий л нөхцөл байдалд инээмсэглэн алдахгүй байх энэ боломжийг бид нар өөрсөндөө So бий if we болгох. can build the character of our young people, Бид нар өөрсдийнхөө залуу хүмүүсийн шин чанарыг бий make болгох them very хэрэгтэй. strong, Залуучуудаа хүчтэй болгох хэрэгтэй. then you will see that we are saving ourselves and our planet. Тэгэх юм бол бид нар өөрсдийгөө ч аварна, дэлхийн ертөнцөөч бас аварна.
So when you fly to Ulaanbaatar, what you see is lots of mountains and only a few valleys have trees. Монгол руу нисээд ирж хахад та нар харах юм бол зөндөө их тал уул тэгээд багахан мод харагдаж байна. So the thought that came to my mind yesterday as I was coming, Тэгээ өчигдөр би ирж хахад миний толгойд ямар бодол орж ирсэн бэ гэхээр we should plant more trees in Mongolia. Монголд мод илүү их тарих хэрэгтэй байна. What do you say? Та юу гэж бодож байна? You know, last time when I came, it was middle of the night. Би энэний түрүүчүүдээ ирэхэд шөнө ирсэн. Би Иркутскээс нисэж ирсэн шөнө 12:30 бараг 1:30-д ирсэн баг. Тэгэхэд өгсөн залуу зөндөө олон хүмүүс сонгоцны буудлын дээр намайг өгтөө Тэнгэрийн хаяанаас гэд олж ирсэн. And all singing Jingari Hayana. This time I make sure that I come. Тэгээд энэ удаад би бараг өдөр дунд ирсэн. Тэгээд өнөөдөр бас дээшигээ өгсөд дээрээс Улаанбаатарыг харсан. Тэр үед бол ногоон байгууламжууд байна. Гэхдээ бас хүмүүс мод тариад ногоон болгож эхэлж байгаа юм. Зүйлүүдийг бас нэлээд харлаа. I'm going to give a call day after tomorrow from the square there. Changi Square, is it? What is that? Сүхбаатар Square. Ah. Тэгээд би нөгөөдөр болох Сүхбаатарын талбай дээр харах хэмжээндээр бүх хүмүүсийг энэ оныг дуусгаас өмнө дор хаяж 1.10-аас баггүй мод тариараа гэж би уриалахыг хүсэж байна. So we are 4 million people here. If each one take a pledge to plant 10 trees, we have 40 million trees. Монголчууд одоо 4 сая хамтаа тэг хүн болгон 10 мод тарих юм бол энэ маань 40 сая модтой болно гэсэн үг шүү дээ. Minimum. Хамгийн багаар болох. Some can take the challenge of planting 100 trees also. Зарим хүмүүс Most welcome. More the merrier. 100 мод тарьж магадгүй. Тэгэх юм бол тэр илүү мод тарихыг хүсэж байгаа тэр хүмүүс үнэхээр хэнийг хийгээрэй. We need to care for our environment. Бид нар өөрсдөө хүрээлэн байгаа орчны төлөө санаа тавих хэрэгтэй. I'm glad to hear. Тэгээ NASA-аас надад юу хэлжсэн бэ гэхээр бид нар энэ байгаль орчноо цэвэр хадгалж үлдэхийн тулд эргэн тойрноо сайн сайхан байлгахын тулд мод ургамал тарих нь бол хамгийн чухал юм а гэж хэлжсэн. Тийм учраас энийг бид нар ухаарад хийж эхлэх хэрэгтэй. The second thing is meditation. Тэгээ хоёр дахь зүйл юу вэ гэхээр бясалгал. We must teach meditation to everybody. Бид нар хүн болгонд бясалгалыг заах хэрэгтэй. Like we teach how to brush the teeth, yeah? Dental hygiene we teach. Like that meditation I say is a mental hygiene. Тэгээд хүмүүс өөрсдийнхөө амны эрүүл хог хангахын тулд шүдэ угаахыг заадагтай ажиллах нь бясалгал хийнэ гэдэг бол таны тархины эрүүл ах юм. It helps people to be happy. Энэ бол таныг илүү аз жаргалтай болгоно. So we need to create more happiness centers. Тэгээд зөндөө олон аз жаргалын төвүүдийг бий болгох See, хэрэгтэй. when you are hungry, you go to a restaurant, you eat food. When you want to do exercise, there are number of gyms all over. Хэрвээ та You өсөж go do gym. хэрвээ та өсөж явах юм бол ресторанд очиод хоол идчих нь дасгал хиймээр ах юм бол та фитнес жим руу очиод дасгал хийчихнэ. And you want to look beautiful, you go to beauty parlor. Хэрвээ та гоё харагдахыг хүсэх юм бол гоо сайхны газар орно. But there are not many places where people can go and become happy. Харин хүн очиод аз жаргалтай болчих тийм газар цөөхөн байна. Isn't it? Тийм биш гэж юу? Yeah? So we have more number of happiness centers. People can go, sit there, few minutes, relax, meditate, Тийм учраас and come out with a big smile. Тийм учраас маш олон аз жаргалын төвөөтэй болох юм бол хүмүүс тэнд очиод хэсэг суугаад бясалгал хийгээд тайвшраад тэгээд аз жаргалтай болоод тэр өргөнөөс тэр залнаас гарна. Yeah? Shall we do a short meditation? Бүгдээрээ богинохон бясалгал хийх үү?
Now, if you have some question, you can ask me. Хэрэг асуулт байвал надаас асуулт асууж болно. Anyone want to ask anything? Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Манай ард түмэн бол өнөөдөр 3 сая 200 мянга хэдийж бидний сая 200 мянган хүүхдүүд юм аа. Өөрөөр хэлбэл 1-16 насны 1 сая иргэнтэй энэ үзүүлэлтээр бид дэлхийд нэгдэж ягсаж байна. Хүүхдээ яаж нийгмийн стресс, дарамт, мэдээллийн хордлого, цахим ертөнцийн энэ одоо хязгааргүй дайн тулаанаас бид хамгаалах бай. Энэ хүүхдийн орон монголчууд бид ирээдүгээ яаж ад жаргалтайгаар том хүн болох вэ гэж энэ хүүхдүүдийн эцэг эхчүүдийн өмнөөс асууж байна. Right now our country has 3.2 million people of population. What is important for children is don't get them addicted to gadgets. Let them play with people, real people. Бид нар хүүхдүүдийг энэ цахилгаан хэрэгслүүдээр цахилгаан янз бүрийн зүйлүүдээр ашиглахад нь одоо дон тусгах хэрэггүй. Хүүхдүүдэд айлуулах хүнтэй, жинхэнэ хүнтэй тоглол. Kids using iPad, iPhone all the time, doing this, playing video games, it affects their central nervous system. Хүүхдүүд байнга iPod, iPad, iPhone тэгэл нь тоглодог, тоглоомодоор тоглохоор энэ нь хүүхдүүдийн төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Very important. We must bring up our children. Of course, we need to teach them technology, but not when they are very young. Тэгээ мэдээч хэрэг бид нар хүүхдүүдэд технологиг заах хэрэгтэй. Гэхдээ их жоохноос нь хэрэггүй. Don't you think so? Та тэгж бодохгүй нөө? You agree? Санал нийлж байна. Yeah. So, it is not so good. Яг хүүхэд чинь телевиз ч юм уу, тийм төрлийн юм үзэж явах юм бол энэ хязгаар тавих хэрэгтэй. Өдөрт 1 цаг ч юм уу, эсвэл 7 хоногт 3 цаг ч гэдэг юм уу, ингэж хязгаарыг тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хүүхдийн тархинд нөлөөлөд байна. Kids start putting glasses. Тэгэхээр одоо бидний одоо энэ сошиал ертөнцийн цахим мэдээллийн зүйл бол хүүхдэд нөлөөлөх ёсгүй. So, people. I remember Би Монголд анх удаа ирж байхад хүмүүсийн асуужсан асуултыг санаж хөдөө орон нутгаас олон газраас хүмүүс ирсэн байсан. Тэгээд асууж байгаа асуултууд нь маш их оюунлаг. Тэгээд миний хүүхэд гэгэрх болов гэд асуужсан. they would come with, there was not about 50-60 kids, all small young babies. 50-60 хүүхэдтэй тийм эмэгтэйчүүд байсан. Тэгээд тэдний хүсчээсэн зүйл нь миний хүүхдийг гэгэрэлд хөргөж өгөөч, миний хүүхд гэгэрх болов, миний хүүхд сайн болох болов гэсэн ийм л зүйлийг тэр эхчүүд хүсэж I байсан. want my child to be, a good human being, enlightened person. Тэгээд би Америкт очихдаа хэлжсэн дэлхийн олон газраар би хаанч утсан монголчуудад нэг онцлог байна гэж хэлдэг. Тэр маань юу гэхээр ээж нь хүүхдтэйгээ миний хүүхд эмч болох болов эсвэл миний хүүхэд их мөнгө хийдэг хүн болох болов гэж асуух биш харин миний хүүхэд тэр дээдийн мэдлэгт хүрэх болов гэгэрх болов гэсэн энэ асуултыг асууж байсан. Өөрөө энэ монголчуудын ухамсар ямар өндөр юм бэ гэдгийг харуулж байгаа. Attain the highest, or my daughter attain the highest. This is in itself shows the quality of consciousness. There is Тэгээд энэ дэлхийн нэгэн эртний судар дээр нэгэн эмэгтэйн тухай тэмдэглэсэн байдаг. Тэгээд тэр эмэгтэй өөрийнхөө хүүхэдтэй Lullaby гэдэг хүүхэдтэй бүгийн дуу уншиж дуулж өгдөг. Тэр бүгийн дуу тэрчгээрийн мэдлэг. all full of wisdom. Nowadays this lullaby Тэр судар тэмдэглэгдсэн эмэгтэйг бол Мадалса гэж нэрлэдэг. Тэр Мадалса эмэгтэйн хүүхдэд дуусан тэр бүгийн дуу өнөөдөр Америкт бүр илүү алдартай болсон. Хүн болгон мэддэг. so many people hear this song. Тэгээд монголчуудын генд нь монголчуудын ДНК-д нь илүү гэгэрэлд илүү тэр оюунлаг зүйлийн оргилд хүрэх тэр эрмэлзэл хүсэл байсаар ирсэн. Тэгээд энэ нь хойч үедээ дараагийн үедээ ч гэсэн хадгалагдаж үлдээсэй гэж би хүсэж байна. Make sure this continues to the next generation.
За одоо бас нэгэн үйл ажиллагаа байгаа юм байна. Энэ бол Монголын одыг гүрүүдээр дэлхийд дахинд нэр өгч зарлах тийм үйл ажиллагаа байгаа юм байна. Их сонирхолтой үйл ажиллагаа. Олон улсын одоогон орон судлалын холбооноос албан ёсны эрхтэйгээр Монгол Улсын их сургуулийн сансар судлалын доктор профессор Цолмон таныг урьж байна. Жигрүүдээ энэ жил олон улсын астрономийн холбоо дэлхийд дахинаа 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Энэ 100 жилийн ой тохиолдуулаад энэ үйл ажиллагааны хүрээнд Монгол улсад нэг одод нэр өгөх эрх өгсөн. Бидний өгсөн нэр бол одоо хэдэн 100 тэрбум жилээр бидний дээр орших болно. Тэгээ манай одыг бол хамгийн одоо биднэрт ойрхон ёс заншилтай тийм сайхан одны ордондоо өгөөч гэж ингэсэн байгаа. Тэгээ бид нар энэ одонд нэр өгөх үйл ажиллагааг жилийн туршид явууллаа. Тэгээд хамгаад нэр шалгаруулах комисс нэрээ сонгогдсон байгаа. Өнөөдөр бид нар гүрүүдээр энэ одондоо адис авахуулаад тэгээд одоо өөрсдийнхөө одыг албан ёсоор дэлхийд зарлах юм аа. Харин хэсэг багшаа таны бүрцэн За манай одны нэр Чингис. Чингис од маань бидний одоо хамгийн хайртай долоон бурхан одны их баавгай мужид байгаа энд оршиж байгаа од байгаа. Тэгээ энэ лекцийн дараа энэ товчхон одныхаа дараа тайлбарыг өгнө. Тэгээ сонирхсан хүмүүс үлдээд энэ одныхаа талаар нэмэлт тайлбарыг авах болно. Баярлалаа. We call it Чингис. Thank you. Jai Sambho Manasi Janatan Sangachatam Sambhagatvam Sambho Manasi Janatan Sangachatam Sambhagatvam Sambho Manasi Janatan Sangachatam Sambhagatvam Sambho Manasi Janatan. Let's move together On the waves of happiness, our hearts connected with the grace and fullness. Let us all be grateful. Let us all be happy. Let us all be giving. Love every soul in the world we live in. This is the art of living for you and me.